Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн бичлэгээр Able системийн систем мэдэрдэгч хэрхэн тохиргоогоо хийх вэ гэдэг заавар бичлэгийг хүргэх болно. За тухайн байгууллагад өгөгдсөн доменоор нэвтэрч ороод хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулан нэвтрэнэ. За анхлан нэвтэрч байгаа тохиолдолд бол нууц үг солих хэсэг гардаг. За энэ эрх маань нууц үгээ сольсон учраас шууд нэвтрээд орж байна. За ерөнхий нүүр хэсэг маань бол ингэж харагдаж байгаа. Зураг ачаалах буюу энд байгууллагын лого, тодорхой хэмжээнд явагдаж байгаа арга хэмжээний зургийг оруулж болно. Байгууллагад идэвхтэй байгаа нийт ажилчдад бүгдэнд нь харагддаг байгаа. За энд бүгдээрээ байгууллагынхаа логог оруулаад байршуулжээ. Хадгалах товч дарснаар амжилттай шинжлэгдэнэ. За үүний дээр байгаа нэршлүүд бол тухайн байгууллага дээр идэвхтэй байгаа програмуудыг онцлон харуулж байгаа. За home зургийн хажуудлах програмууд гэсэн хэсэг дээр даран нийт програмуудын мэдээллийг бас авах боломжтой. За профайл хэсэг байна. Профайлийн хажууд хонх байгаа. За энэ нь санамж үүсгэх хэсэг. За энд жишээ нь маргааш 13 цагаас хуралтай хурал үүсгэнэ гэд өөртөө санамж маягаар текстээ бичнэ. За санамжаа авах хэлбэрүүд нь болохоор чат, гар утасны мессеж, имэйл хаяг, pop-up буюу систем логоо нэвтэрсэн тохиолдолд дэлгэцэн дээр шууд гарч ирдэг хэлбэрээр, за мөн гар утасны утсан дээр дуудлага хэлбэрээр ирэх боломжтой. За он сар өдөр хугацаагаа тохируулж өгөөд, за 23-ны гэж 23-ны энэ өдөр за надад энэ ажлыг сануулна уу гэд 13 цагаас хуралтай учраас 12 цагаас сануулахаар үүсгэж гэсэн үг. За үүнээс хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Гар утасны мессеж болон дуудлага хүлээх авах хэлбэр нь төлбөртэй байдаг учраас нэмэлт төлбөрөөр идэвхжүүлэх боломжтой гэдгийг анхаарна. За ингээд санамжаа үүсгэсэн тохиолдолд заасан хугацаанд санамж маань чат хэлбэрээр шууд ирэх боломжтой. За түлхүүрний зурган дээр дарснаар за профайл руугаа нэвтэрч орох, за Able sign буюу тоон гарын үүсгийн програмыг татах, за хувийн бүлгүүд үүсгэх гэх мэтлэн системтэй холбоотой тохиргоонуудыг хийх боломжтой. За энийг дараа нь дэлгэрэнгүйгээр тайлбарж өгнө. За түүний доор манайхаас оруулж өгж байгаа тодорхой хэмжээний зар мэдээллийг энд бол түгээдэг. Одоогоор бол хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа авч байгаа юм байна. За түүний доор програмтай холбогдлолтой notify буюу мэдэгдлүүд харагддаг байгаа. За мэдэгдлүүдийн доор байгууллагын албан чатын хэсэг харагддаг. Одоогоор хэрэглэгч нэмэгдээгүй байгаа учраас энэ хэсэг маань хоосон байна. За хэрэглэгч нэмэгдсэний дараагаар идэвхтэй байгаа болон офлайн, за эсвэл байгууллагын бүтцээр англин чата харах боломжтой. За мауза баруун доор аваачвал дөрвөн төрлийн сонголт гарч ирж байгаа. Mass message илгээх буюу байгууллагын хүрээнд зар мэдээ түгээх зорилгоор mass message-ийг ашиглаж болно. За эсвэл байгууллага доторх тодорхой хэрэглэгчдийг оруулж өгөөд тэр хэрэглэгчдэд зориулсан mass message-ийг түгээх боломжтой. За чатан дээрээ өрөө үүсгэх буюу group чатыг үүсгэх боломжтой. Зураг, нэрээ оруулаад хэрэглэгчдийг оруулснаар group чат амжилттай үүснэ. За анхлан чаталж байгаа тохиолдолд бол хэрэглэгч сонгох хэсэг дээрээ дараад байгууллагын нэрэндээ дарахад байгууллагад идэвхтэй байгаа бүх ажилчдын нэр сул харагдана. Одоогоор хэрэглэгч бүртгэгдээгүй байгаа учраас энэ хэсэг маань хоосон байна. За хамгийн сүүлийн сонголт болохоор онлайн туслах хэсэг байгаа. Манай онлайн туслахыг ашиглан 24/7 хугацаанд хэмэл оюун ухаантай харилцсан заавар зөвлөгөө мэдээлэл авах боломжтой байдаг. За ерөнхий нүүр хэсэг маань бол ингэж харагдаж байгаа. За голын хэсэг дээр болохоор Able Moments гэсэн аппликейшнтэй холбоотойгоор бүх төрлийн мэдээллүүдийг Facebook пост маягтай авах боломжтой байдаг. Жишээ нь зар мэдээ түгээлээ гэвэл энэ хэсэгт нь ороод ирнэ, танилцаад доор нь комент бичих боломжтой. За цаг бүр төлөх хүсэлт илгээлээ гэж бодвол Moments аппликейшнаараа дамжуулан шийдвэрлэх, батлах боломжтой. Ирсэн бишрэгтэй танилцах, цохолт хийх боломж нь бас байгаа гэсэн үг. Гэх мэтлэн энд нээлттэй байгаа бүх програмуудын мэдээлэл голын хэсгээр нээлттэй харагдана. За одоо хүний нөөц дээр хамгийн ихэнх систем мэдэрдэгч тохиргоогоо хийх хэрэгтэй. Хүний нөөц програм руу орвол Able гэсэн логоны доор хүний нөөц гэсэн програмын нэршил маань харагдаж байна. Түүний доор байгууллагын нэр харагдаж байгаа. За байгууллагын бүтцээ үүсгэхийн тулд зүүн доод хэсэг дэх тохиргооны хэсэг дээрээс байгууллагын бүтэц гэдэг дээрээ даран бүтцээ үүсгэх боломжтой. За эхлээд байгууллагын засварлах хэсэг рүү орохоор байгууллагын мэдээлэлээ бүрэн оруулах хэрэгтэй байдаг. За нийт орон тоон 100 гэж байна. Нийт үндсэн хэрэглэгчийн тоон бол 60 гэж байна. Дэд хэрэглэгчийн тоон 100 гэж байна. За тухайн байгууллагын төрөл нь бол
харагдаж байна. Энийгээ сонгох хэрэгтэй. Үндсэн чиг үүргээ оруулаад за холбогдох дугаараа болон бусад мэдээллүүдийг өглөөд оруулъя. За ингээ байгууллагын мэдээллээ оруулаад за үндсэн оронтой бусад мэдээллүүд энд ингээ харагдаж байна. Одоогоор бол нэг ажилтан бүртгэгдсэн байгаа юм байна. Тэд хэрэглэгчийн хязгаартууч үндсэн хэрэглэгчийн хязгаар 60 гэсэн мэдээлэл харагдаж байна. За нэмэлт тэмдгэн дээрээ дараад байгууллагынхаа бүтцийг үүсгэх боломжтой. Салбар нэгж байгууллага байх юм бол байшингаар үүсгэн, алба бэлцгийг шар хавцаар үүсгэн, албан тушаалыг цэнхэр хавцаар үүсгэн. За шууд албан тушаалаас эхлээд үүсгэе. За Монпро гэсэн байгууллага дотор албан тушаалыг үүсгэх гэж байна гэж байна. За байрлалаа сонгоно. Систем мэдэрдэгч гэдэг албан тушаал байгаа учраас түүний дээр буюу хамгийн ихэнд гэсэн байрлалыг сонгож байна. За төрлийн ангилал дээр энгийнийг сонгоод албан тушаалаа оруулъя. За энэ байгууллага маань төлөөллийн удирдах зөвлөлтөө гэж үзэх юм бол төлөөллийн удирдах зөвлөлөө оруулаад за үндсэн чиг үүрэг товч нэр гэсэн мэдээллүүдийг бол оруулж болно. За үүний доор гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалыг нэмье. За туз гэсэн албан тушаалын доогоор гүйцэтгэх захирал гэсэн албан тушаал маань орж ирж байна. За бусад хэсгүүдийг бол тест хийх учраас бүглэхгүйгээр явж байгааг бас анхаарах хэрэгтэй. За гүйцэтгэх захирлын доор алба хэлтс үүсгэе. Төслийн менежментийн хэлтс. За хэлтсээ үүсгэлээ. Оронтойгоо заавал оруулах хэрэгтэй. Бусад мэдээллүүдийг бол бөглөж болно. За үүнээсээ бас байрлалыг нь сонгоод гүйцэтгэх захирлын доогоор гэдэг байрлалыг сонгоод захиргааны хэлтсгээ үүсгэж. За нэмэлтээр үйл ажиллагааны хэлтс гэж үүсгээд төслийн менежментийн доогоор. За алба хэлтс үүссэн учраас энэ дотроо албан тушаал нэмэхдээ маус 2-оо дараад нэмэг тэмдгэн дээрээ дарж албан тушаалыг нэмнэ. Засаж устгах тохиолдолд бол бусад сонголтуудаас ашиглана гэсэн үг. За захиргааны хэлтэс дотор за байрлал нь хамгийн ихэнд за албан тушаал нь за хүний нөөцийн албаны дарга. За урталт байгаа суман дээр дарж задлаад дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Хүний нөөцийн менежер гэсэн албан тушаал бас нэмжээ. За оронтойг оруулна уу гэсэн анхаарал гарч иж байна. За үйл ажиллагааны хэлтс дээр бичиг хэрэг ажилтныг нэмжээ. За ингээд байгууллагын ерөнхий ингээ бүтцээ энэ маягаар үүсгэнэ гэсэн үг. За манайхаас автоматар систем мэдэрдэгч гэсэн албан тушаал дээр эхний систем мэдэрдэгчийг тэмүүлж өгдөг учраас дараагаар нь албан тушаалаас солиод өөр албан тушаал руу шилжүүлэх боломжтой байдаг. За тэрийг дараагийн заавар зөвлөгөөгөр бас хүргэе. За одоо албан тушаал дээр ажилтнаа нэмэх боломжтой. Хүний нөөцийн албаны дарга дээр хэрвээ ажилтнаа нэмэх бол хүний нөөцийн албаны дарга дээрээ дарж байгаад баруун дээр байрлах ажилтан нэмэх цонхон дээрээ дараад ажилтнаа нэмнэ гэсэн үг. За хүний нөөцийн менежерийн мэдээллийг оруулъя. За регистрийн дугаар Монгол иргэн бол регистрийн дугаарыг оруулах хэрэгтэй. Гадаад иргэн бол оршин суугаа зөвшөөрлийн дугаарыг оруулаад төрсөн өдрийн дугаарыг оруулна гэсэн үг. Бусад мэдээллүүдийг оруулаад бөглөнө. За урдаа улаан тэмдэглэгээтэй, одны тэмдэглэгээтэй хэсгийг бол заавал бөглөнө. За ингээд тест маягаар зохиогоод бөглөе. За тест хийх учраас зарим хэсгүүдийг бол орхигдуулж байгаа. За энэ дээр C зургийг оруулж болно. За тухайн ажилтан маань хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй гэрэлсэн гэсэн тодтолтой байх юм бол чеклээд мэдээллүүдийг үнэн зөвөөр бас оруулж өгөх боломжтой. Цаашдаа энэ мэдээлэл маань тайлан судалгаа авахд илүү хэрэгтэй байдаг. За ажлын чиг үүргийг оруулж өгнө. За системд нэвтрэх нэр нь болохоор утасны дугаар, за эсвэл имэйл хаяг латин үсгээр бас тэмдэглэгдсэн байх боломжтой байдаг. За нэр давхардаж байна гэж байна. За доогоор нь зураас татаад тест гэдээ оруулъя. За ажилтны код хэсэг дээр бол
Хэрвээ танаа цаг бүртгэлийн төхөөрөмжтэй байх юм бол энэ код адилхан байх хэрэгтэй. За бусад тохиолдолд бол автомат угаарлалтаар өгж болно. Цаг бүртгэлийн төхөөрөмжтэй адилхан код өгснөөр дараа нь цаг бүртгэл хэсгийг ашиглахад кодоор нь цагийг нь төхөөрөмжнөөс татдгаа гэсэн үг. За хэрэглэгчийн төрөл дээр бол 4 төрлийн хэрэглэгчийн сонголт байгаа. За энгийн хэрэглэгч гэдэг нь болохоор систем нэвтрэх хэрэггүй зөвхөн мэдээлэл нь байж байдаг. Системийг юусаа ашиглах боломжгүй хэрэглэгч гэсэн үг. За үндсэн хэрэглэгч нь болохоор системийг вебээр болон гар утсаар ашиглах боломжтой, бүрэн эрхээр нь ашиглах боломжтой, эрхийн хязгаарлалтаараа хэмжигдээд явна гэсэн үг. За дэд хэрэглэгчийн хувьд бол зөвхөн гар утсан дээрх боломжуудыг ашиглах боломжтой хэрэглэгч. За систем удирдагч бол байгууллагад нэг байдаг. Байгууллагын бүх тохиргоог удирдах хийдэг ажилтан оноож өгж байгаа. За энэ ажилтнаа бол үндсэн хэрэглэгчээр сонгоё. Энд харагдаж байгаа тоон бол тухайн байгууллага дээр 60 хэрэглэгчийн орон тоо байна. Үндсэн хэрэглэгчийн ирэх байна. За үүнээс одоогоор бол ашиглаагүй байна гэсэн үг. За ажилтны төрлөө сонгоод тухайн ажилтан маань цаг бүртгүүлэх үгүй юу гэдэг төрлийг нь сонгоно. Удирдлагын зарим ажилчид бол цагаа бүртгүүлдэг учраас цаг бүртгүүлэхгүй гэсэн сонголтыг бол нэмэлтээр оруулж ирсэн. Цаг бүртгэл дээр бол гар утсаар болон вебээр бүртгүүлэх гэсэн сонголтууд байгаа. Ажиллах нөхцөлийн хувьд бол хэвийн бус, хүнд, халуун хортой хэвийн гэсэн нөхцлүүд байгаа. За системийн тохиргоог хийсний дараагаар холбоо арих мэдээлэл дээр хувийн имэйл хаяг болон гар утасны мэдээллийг заавал оруулна. Энэ нь бол нууц үгээ сэргээх тохиолдолд ашигладаг учраас үнэн зөв байх хэрэгтэй. За тест учраас зарим үг үсэг нь бол арай өөр байх ёстой. Тэгэхгүй бол давтагдаад байдаг. За ингээд ажилтнаа нэмэхэд тухайн байгууллагт ажиллаж байгаа он сарыг эхлээд оруулах хэсэг гарч ирдэг. За тухайн байгууллага нь ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг вэ? За аль хэлтсийн ямар албан тушаал дээр байрлаж байгааг нь харагдаж байна. За ажилд орсон огноог оруулж өгнө гэсэн үг. За инхээр тухайн ажилтны ажлын туршлага хэсэг дээр бол автоматар мэдээлэл ингээ ороод ирдэг. За энэ ажилтан маань хүний нөөцийн ажилтан учраас хүний нөөцийн програм дээр хөтлөө удирдагч хэрэгтэй буюу админ хэрэгтэй байх хэрэгтэй. Тухайн ажилтан дээрээ дарж орохоор үндсэн мэдээлэл харагдана. За хувийн болон ажлын гэсэн хоёр төрлийн анкетын мэдээлэл байгаа. Хувийн мэдээлэл дээр бол тухайн ажилтантай холбоотой бүх төрлийн хувийн анкетын мэдээллүүд, ажлынх дээр бол хөдөлмөрийн харилцаатай холбоотой бүх төрлийн мэдээллүүд бичлэг хийгээд нэмэгдээд ороод ирэх боломжтой. За ажлын хэсгээс систем хандлт гэсэн тохиргоо руу ороод хүний нөөц дээр энгийн төлөвтэй байгаа. Энгийн гэдэг нь тухайн ажилтан зөвхөн өөрийнхөө мэдээллийг харна, бусад ажилчдын мэдээллийг харах боломжгүй. Хүний нөөцийн бүртгэл, за мөн хөдөлмөрийн харилцаатай холбоотой шивэлтүүдийг хийх боломжгүй гэсэн үг. За тэгэхээр тухайн ажилтан дээр хөтлөө удирдагч эрхийг нь өгөхдөө засварлах хэсэг дээр дараад хөтлөө удирдагчийг нь олгоно. За тухайн ажилтан маань бичиг эрхийг мөн удирдах явдаг бол алтан бичиг дээр хөтлөө удирдагч гэдэг эрхийг нь өгнө гэсэн үг. За хүний нөөцүүдийн хөгжлийн цаг бүртгэлтэй бас хөтлөө удирдагч байх шаардлагатай байдаг учраас за цаг бүртгэл дээр хөтлөө удирдагч эрхийг нь өгчээ. Энэ байдлаар програмууд дээр ямар эрхтэй байгаа вэ гэдгийг систем хандлт тохиргоогоор шийдвэрлэж өгнө гэсэн үг. За үүний дараагаар бүгдээрээ бичиг эрхийг ажилтан нэмье. За мөн адилхан бүх мэдээллүүдийг бүлнэ. За бичиг эрхийг ажилтнаа нэмжлээ. Одоо бичиг эрхийг ажилтнаа албан бичиг програм болон тушаал шийдвэр програмын хөтлөө удирдагч эрхийг нь өгье. Мөн адилхан ажлын гэсэн хэсгийн систем хандлт тохиргоон дээрх програмын засварлах хэсэг рүү ороод хөтлөө удирдагч эрхийг нь инхүү олгоно. За түүний дараагаар албан бичиг програм дээр тохиргоог хий. За албан бичиг програм руу орчлоо. Able гэсэн логоны доор албан бичиг гэсэн програмын нэршил маань харагдаж байна. За ажилтны тусгай тохиргоон дээр бичиг эрхийг ажилтан томилж өгнө гэсэн үг. Ажилтны тусгай тохиргоо руу ороод нэмэг тэмдгэн дээрээ дараад за бичиг эрхийг ажилтан дээр ундрам гэдэг ажилтан нэмсэн байгаа. За ирсэн бичиг дээр гадны байгууллага руу бичиг шилжүүлнэ, хэнийж бичиг шилжүүлж болно, алтан бичиг удирдна гэсэн эрхүүдтэй уншиж танилцаад чеклэнэ. За бичиг архивлна гэдэг нь болохоор архив програм хэрвээ нээлттэй байх юм бол бичиг архивлна гэсэн хэсгийг бол чеклэж болно. За явсан бичиг дээр
албан бичгүүдийг удирдах одоо тухайн байгууллага руу захимаар илгээхтэй. За архивлах, за монгол бичгийн хэрэгтэй байх юм бол монгол бичгийн хөрвүүлэх эрхийг бас өгч болно. За өргөдөл гомдол дээр мөн алгаа авахгүй ажилтдаг бол эрхүүдийг нь оруулж өгөөд хадгалах дарна. За ийхүү бичиг эрхийн ажилтнанд томилогдоод бүх эрхээ авч байна гэсэн үг. Байгууллагын тусгай тохиргоон дээр бол бичиг эрхтэйгээ хамт сууж агаад тухайн байгууллагад дагаж мөрддөг дүрм журмын дагуу тохиргоонууд ихийн. За жишээ нь хариу явсан бичгийг бүртгэсний дараа ирсэн бичгийг хаана гэд. За бичиг нэмэхдээ заавал файл авсаргах гэд. Бичиг нэмэхдээ файл авсрахгүйгээр хадгалж болохгүй гэх мэтлээ. За энэ дэр бол хугацаа оноож өгөх хэсэг байна. Тийм учраас бичиг эрхийн ажилтнтайгаа хамт сууж байгаад энэ тохиргоог оруулж өгөх боломжтой. За бусад тохиргоо хэсэг дээр даргын туслахын тохиргоо гэж байдаг. За энэ нь тухайн удирдагч буюу удирдах албан тушаалтныг оруулаад өмнөөс нь туслах ажилтан бүх бичгийг нь уншиж танилцах боломжтой. Эсвэл өмнөөс нь цохолт хийгээд удирдах боломжтой гэсэн тохиргоо байгаа. Тэгэхээр удирдах ажилтнаа удирдлага гэсэн хэсэг дээр оруулаад туслах ажилтныг нь туслах ажилтан дээр оруулна гэсэн үг. За албан бланкууд дээр бол систем удирдагч тохиргоог нь хийж болно. Эсвэл хөтлөө удирдагч бас тохиргоог нь хийж өгөх боломжтой. За бичиг төлөөлөх загварууд гэдэг нь болохоор батлагдсан бичгээс загваруудаа үүсгээд дахин давтагддаг албан бичгүүдийг бол шууд загвараасаа дуудаж оруулж ирээд бичгээ төлөөлөх боломжтой байдаг. Бичиг харах эрх удирдах гэдэг нь бол ажлаас гарсан юм уу чөлөөлөгдсөн за хэн нэгний бичгийг өөр ажилтан руу шилжүүлэх боломжтой гэсэн үг. За жишээ нь мөн хөрдөн гэдэг ажилтны бичгийг бичиг эрхийн ажилд ундрам руу ирсэн бүх бичгийг шилжүүллээ гэдэг юм бол анхааруулга гарч ирээд зөвшөөрсөн тохиолдолд бүх бичгүүд нь тухайн ажилтан дээр харагдана гэсэн үг. За ирсэн бичиг өргөдөл гомдол гэсэн, явсан бичиг өргөдөл гомдол гэсэн төрлүүдээр тохиргоогоо хийх боломжтой. За хуучин бүтцийн бичиг харах эрх удирдах тохиргоог бас оруулж өгөх боломжтой. За утасны тохиргоон дээр хвчлээ 1111 гэсэн байгууллагын өргөдөл гомдлын дуудлагыг хүлээж авдаг утсыг оруулж өгөөд хариуцах ажилтныг оруулаад хадгалж болно. Тэгэх юм бол за DocX токен холбох гэдэг нь бол төрийн 3000 орчим байгууллага руу эблийг ашиглан захимаар бичиг илгээх боломжтой болно гэсэн үг. За DocX токеныг хэрхэн авах вэ гэвэл DocX gov.cgmn гэсэн сайт руу орно. За баруун дээр хэсэгт байрлах нэвтрэх нэрнэн дээр дараад байгууллагын албан агчаар бүртгүүлнэ. За бүртгүүлээд нэвтэрч орсон тохиолдолд бол ийм цонх харагддаг. Байгууллага бүртгүүлвэл токен олгогддгоо гэсэн. Тэгэхээр зүүн хэсэгт байрлах байгууллагын мэдээлэл дээрээ дараад байгууллагын регистрийн дугаар гэх мэтлэн бүх төрлийн мэдээллийг оруулсны дараагаар токен олгогддог. За эндээс токеноо хуулж аваад бусад тохиргооны DocX токен холбох гэдэг дээр хуулж тавиад байгууллагынхаа регистрийн дугаарыг оруулан хадгалснаар DocX-т бүртгэлтэй бүх байгууллага руу захимаар бичгэлгэх боломжтой гэсэн үг. За жишээлбэл холбогдсон байгууллагуудын жагсаалт гэж байгаа. За энд өөр систем ашигладаг байгууллага байна. Жишээ нь ERP, eMongolia, eCourt, eDoc гэх мэтчлэн. За тэгэхээр эблийг ашигладаг байгууллагууд энэ бүх байгууллага руу DocX-ийг ашиглаад бичгээ илгээх боломжтой, мөн бичгийг хүлээж авах боломжтой болно гэсэн үг. За одоо бүгдээрээ бичиг эрхийн ажилтныхаа эрхээр ороод албан бланкийнхаа тохиргоог хий. За ажилтан руу ороод хувийн хэсгийн үндсэн мэдээлэлээр системд нэвтрэх нэр нь харагдаж байгаа. Энэ бол хүний нөөцийн ажилтан болон системийн удирдагчдаар харагддаг. Бусад ажилтнанд бол харагддаг байгаа. За нэвтрэх нэрээ оруулаад регистрийн дугаарын 8 орноор нууц үгэнд үүсдэг. За нууц үгээ оруулаад нэвтрээд орчих. За мөн адилхан нүүр хэсэг маань бол ингэж харагдаж байна. Байгууллагын логог оруулсан учраас энд логоны хэсэг маань харагдаж байна. За хүний нөөц рүү орвол тухайн байгууллагын бүтэц, за мөн нийт ажилчид харагдана. Ундрам гэдэг ажилтан маань хүний нөөц дээр энгийн төлөвтэй байгаа учраас өөрийнхөө мэдээллийг дэлгэрэнгүйгээр харах боломжтой. Бусад ажилчдын мэдээллийг бол харах эрхгүй байгаа. Албан бичиг дээр хөтлөө удирдагч учраас
За албан бичиг дээрх өөрт хамааралтай бүх төрлийн бичгүүдийг харах боломжтой. За мөн тохиргоог хийх боломжтой гэсэн үг. За албан бланкын тохиргоог бүгдээрээ хий. Албан бланк код гэсэн хэсэг рүү ороод бланк нэмэх дээрээ дараад за бланкын нэрээ оруулж өгнө. Албан бланк, тодорхойлолтын бланк гэх мэтлэн бланкуудаа A4, A5 хэмжээтэйгээр оруулж өгөх боломжтой. За мөр хоорондын цайгаа стандартын дагуу сонгож өгөөд зургийн хэлбэртэй бланкаа шууд дуудаад оруулаад ирдэг. За ингээд зургийн хэлбэртэй бланк маань бол байрлаж байгаа. Түүний дараагаар тэргуун утга агуулгах нь за бичвэр нь хаанаа бичигдэх вэ гэдэг тохиргоог эхний байдлаар хийгээд хадгалцдаг. Нэг л удаа юм гэсэн үг. За бүгдээрээ энэ тохиргоог хийгээд хадгалаад дараагаар нь бичиг төлөвлөлтөн дээр хэрхэн харагдах вэ гэдгийг нь харъя. За бичиг үлээ авах байгууллага маань бол энд бичигдэнэ. За өгнөө дугаар маань бол за ийм хэмжээтэйгээр бичигдэнэ гэдэг ч юм уу. Их мэтлэн тохируулаад эхний байдлаар хадгална. За мөн Монгол бичгийн өргөлтөд эрэхтэй байх юм бол Монгол бичгийн бланк нэмэх хэсэг бас байгаа. Мөн адилхан саний зааврын дагуу оруулаад хадгална. За албан бланкаа засварлах боломжтой, мөн устгах боломжтой байдаг. За бланкаа нэмчихсэн учраас шинэ бичиг төлөвлөлтөөр саяны бланкаа ашиглан бичгийг төлөвлөх боломжтой. За бүлэг гэдэг нь бол шинэ бичиг төлөвлөлтийнхөө доор ангилал маягаар хавцсуудыг үүсгээд тухайн ангилалд хамаарсан бүлгээ сонгоод оруулчих болно. За албан бланк гэсэн нэршилтэй бланк оруулсан учраас за шууд гараад ирж байна. Өөр олон бланк байх юм бол олон сонголт нь бол доошогоо цуваад гараад харагдана. За урдаа цэгтэй байгаа хэсгүүдийг бол заавал бүглэнэ. За систем удирдагчийн тохиргооны дараагаар ер нь хэрэглээний сургалтын заавар бичлэг орох учраас энэ хэсгийг бол дэлгэрэнгүй тайлбарлана. Одоо шууд сонгоод явчих. Дараа нь ямар ажилтнуудыг аль хэсэг дээр нь хэрхэн бүртгэх вэ гэдгийг нь заавар зөвлөгөөний дагуу хүргэх болно. За төлөвлөлтөө нэхэд за edit хэсэг рүү бол орчиж байгаа. За энэ дээрээ засварлаад за эсвэл Word дээр бэлдсэн файлаа дуудаж оруулаад төлөвлөлтөө үүсгэх боломжтой. За албан бланкын тохиргоо хийгээд за түүний дараагаар за ийм байдлаар харагдана гэсэн үг. За тушаа шийдвэрийн бланкийн хувьд бол мөн ялгаа байхгүй. Тушаа шийдвэр гэдэг програм руу ороод за албан бланкуд гэсэн тохиргоо руу ороод за бланкаа нэмээд за тэргуун утга агуулгын хэсэг дээр бичигдэнэ гэдээ хадгалаад за энэ бланкаа ашиглаад байж болно гэсэн үг. За одоогоор бол 2 бланк нээлттэй байгаа юм байна те. Monterey даатгал болон тушаалын бланк гэсэн 2 бланк бол байна. За тэгэхээр төлөвлөлт хэсгийн бланк сонгох дээр 2 төрлийн сонголт гарч ирнэ гэсэн үг. За ингээд бичиг хэргийн ажилтны бол бүх эрх өгөгдсөн. Шинэ бичиг төлөвлөлтөөр бол бичиг төлөвлөх эрх нь бол байна. Ирсэн бичиг дээр мөн гараас бүртгэх хэсэг бол орж ирсэн. Бусад ажилтнууд дээр нэмэг тэмдэг харагдахгүй гэсэн үг. За явсан бичгийн бас бүртгэлийг хийх боломжтой нэмэг тэмдэг бол байна. За бүх төрлийн тайлан мэдээлэл авах бас боломж нэгдсэн байгаа. Хөтлөлтөртөгч хэрэгтэй учраас бусад ажилчид бол энэ тайлан мэдээлэл болон нэмэг тэмдэг нь бол харагддаггүй байгаа. За энэ удаагийн бичлэгээрээ та бүхэндээ системийн удирдагч байгууллагын бүтцээ хэрхэн үүсгэх үү, ажилчдаа хэрхэн нэмж, эрхийн тохиргоог хийх үү, за мөн албан бичиг програм дээр ямар төрлийн тохиргоонууд хэрхэн хийх вэ гэдэг заавар зөвлөгөө хүргэлээ. За дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Түр баяртай.